За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүгдэд энэ өчигдөр оройноос хойш болсон крипто валютын зах зээл дээр нэг валютын дээр ханшны өөрчлөлт гарсан энэ талаар яриа. За одоогоор биткойн $5120-д тэнцсэн байна. За ямар крипто валютын талаар ярих гэж юм гэхээр энэ биткойн кэш CV гэдэг байгаа. Энэ бол нодлон 11 сараас хойш биткойн кэшээс салаалт өсгөж гарч ирсэн юм крипто валют. Одоогийн байдлаар энэ ханш нь бол $58 дээр ирсэн байна. За энэ дээр яагаад ингэж энэ ханшны уналт үүссэн бэ гэхээс илүү ямар учир шалтгаантай одоо энэ огцом бусад одоо крипто валютуудыг бодвол ингэж өсөлт байхгүй унаад байгаа талаар одоо ярий. Энэ дээр бол энэ Binance бирж бол өөрийнхөө чагсаалтаас гаргана гэдэг мэдээллийг өгсөн. Учир нь яагаад тэгэхээр энэ биткойн кэш CV-гийн үүсгэж бол Марк Крэг бол энэ хууль шүүхийн байгууллагаар би өөрөө Сатоши Ма гэдэг байр суурийг баримталж бол зарим нэг хүмүүстэй шүүхтэлцэж байгаа. Энд бол энэ биткойн нийгэмлэг бол энэ крипто валют дээр ажилдаг бирж, програм хангамж арилжаачтай бол ингээд эсэргүүцэж чинь зүйлийг хийж байна. Binance бол чагсаалтаасаа гаргана гэсэн байна. Мөн блокчейн энэ өөрийнхөө блокийг бол талбар дээр дэмжихгүй гэсэн бас мэдээлэл гаргасан байгаа. Үүнээс гадна за энэ блокийн зүйлийг харж байгаа та бүгд энэ Kraken бас санал асуулга явуулаад эхэлсэн байна. За CoinMarketCap дээр бол энэ Bitcoin Cash, Ethereum, Ripple, Bitcoin Cash, Bitcoin, Ethereum, Ripple, Bitcoin Cash, EOS, Litecoin эднээс бол ингээд ямар хүмүүс цаана байдаг та бүгд мэдж байгаа. Ethereum бол Vitalik Buterin, Bitcoin Cash дээр бол Roger Ver, Chan Fu, Litecoin дээр Charlie Lee, Binance Coin дээр бол CZ буюу Changpeng Chao гэдэг хятад залуу байгаа. Энэ бүгд бол ер нь энэ Bitcoin Cash CV-гийн эсрэг бол нэгтцсэн. Ингээд шахалт үзүүлж байна. Ханш нь одоо хэд хурж зогсох талаар бол одоо бид сайн мэдгүй байна. Тийм учраас та бүгд энэ арилжаа хийхдээ их болгоомжтой хийгээрэй. Яг арилжаа хийж чаддаг хүмүүс бол энэ дээр харин бас за нэг цагийн хязгаарлалтаа ханшны өөрчлөлтийг үзье. За өчигдөр оройноос хойш одоо ингээд унсан байна. $72 дээдл нэг 10 цагийн үед $73 байжгаад ингээд ерөөсөө нэг өдөр хүрэхгүй хугацаанд бол за хамгийн доотлын 53 дээр очсон байна. Цагтаа энэ биткойн кэш CV бол $244 хүрчээсэн. Хамгийн доод ханш нь бол 34-тэй байжсэн байна. За ингээд завсар зайд нь бол ингээд ханш бас нэг цагийн зайтай ч юм ингээд өссөн үзүүлэлтүүд байна. Энэ дээр жишээ нь $58 хүрч байгаад буцаж өсөөд $65 хүрээд одоогоор $56 байна. За тийм учраас та бүгд болгоомжтой энэ арилжаа өөрийнхөө хөрөнгийг өсгөх юм уу хадгалах тал дээр болгоомжтой байгаарай. Анхаарал тавьсанд баярлалаа. Баярлалаа.